Энд хоёр тэнцэтгэл бишийг авч үзье. Эхнийх нь энэ байна. X дээр нэмэх нь 2 нь 2x-ээс бага буюу тэнцүү гэж уншина. Харин ягаан өнгөөр бичигдсэн нь болохоор 3x дээр нэмэх нь 4 нь 5x-ээс эрс их гэж уншина. Энд дөрвөн тоо жигсан бичсэн байна. Энэ дөрвөн тоо нь энэ хоёр тэнцэтгэл бишийг хангах үгүй юу гэдгийг энэ видеон дээр шалгая. Бичлэгээ төр зогсоогоод үзээрэй. За, тгийг орлуулж үзье. Энэ нь энэ тэнцэтгэл бишийг хангах уу? Тгийг орлуулад үзэхэд энэ тэнцэтгэл бишийг хангах болоо. Та нар бас энэ дөрвөн тоог орлуулж үзээрэй гэж зөвлөж байна. Та нарыг хийсэн гэж үзээд хамтдаа хийцгээе. X-ийн оронд тгийг орлуулъя. Тэгэхээр тэг дээр нэмэх нь 2 нь 2-ыг үржих нь тэг нь тэгээс бага болно. Энэ үнэн үү? Зүүн гар талд нь 2 байгаа. Тэр нь тэгээс бага болох нь байна. 2 нь тэгээс бага биш үсттэй. Энэ үнэн гэж үү? Үгүй ээ. 2 нь тэгээс их шүү дээ. Энэ тэнцэтгэл бишийн хувьд үнэн биш байна. Одоо энэ тэнцэтгэл бишийн хувьд шалгаж үзье. Энэ тэнцэтгэл бишийг биш биелэхийн тулд 3-ыг тэгээр үржүүлээд 4-ыг нэмье. Энэ нь 5-ыг үржихийн тэгээс их ах хэвээр. 3-ыг тэгээр үржихэд тэг гарна. Мөн 5-ыг тэгээр үржихэд тэг гарна. 4 нь тэгээс их. Тэгэхээр энэ үнэн байна. Болж байна. Тгийг орлуулан шалгахад энэ тэнцэтгэл бишийг хангаж байна. Нэгэн тоог орлуулж үзье. 1 дээр нэмэх нь 2, 2-оос бага байх ёстой. 1 дээр 2-ыг нэмэхээр 3 гарна. Тэгэхээр 2-оос бага байж чадах уу? Үгүй ээ. 3 нь 2-оос их шүү дээ. Зүүн талын тэнцэтгэл бишийг хангахгүй байна. Баруун гар талын тэнцэтгэл бишэд орлуулж үзье. 3-ыг үржих нь 1, нэмэх нь 4 нь 5-ыг үржих нь 1-ээс их гэж гарч байна. 3-ыг үржих нь 1, нэмэх нь 4 нь 3-ыг үржих нь 1, нэмэх нь 4 нь 7 болно. Энэ нь 5-аас их. Үнэн байна? Тэг болно 1 нь хоёулаа 3-ыг үржих нь x, нэмэх нь 4 нь 5x-ээс их гэсэн тэнцэтгэл бишийг хангаад, харин x дээр нэмэх нь 2 нь 2x-ээс их гэсэн тэнцэтгэл бишийг аль нь ч хангахгүй байна. Одоо 2-ыг орлуулж үзье. Эдгээр нь хоорондоо холбоогүй гэдгийг бид мэдэж байгаа. Гэхдээ би ижил өнгөөр хийж байгаа учраас та нар ойлгож чаднаа. 2 дээр 2-ыг нэмэх нь 2-ыг 2-оор үржүүлснээр их буюу тэнцүү болохыг харъя. 4 4-төөгөө тэнцүү буюу бага. Тэгэхээр 4 бол 4-төөгөө тэнцэн эсвэл бага буюу тэнцүү учраас энэ тэнцэтгэл бишийг хангаж байна. Энэ тэнцэтгэл бишийг хангаж байна. Ягаан өнгөөр бичигдсэн тэнцэтгэл бишийн тухай юу гэж бодож байна? 3-ыг 2-оор үржүүлээд 4-ыг нэмэхэд 10 гарна. 10 нь 10-аасаа эрс их байх. 10 нь 10-тайгаа тэнцүү болохоос их биш. Иймд энэ тэнцэтгэл бишийг хангахгүй байна. Хэрвээ тэнцүү буюу их гэж байсан бол тэнцэтгэл бишийг хангах байсан. Тийм биш болохоор болохгүй байна. 10 нь 10-аасаа их биш. 10 нь 10-тайгаа тэнцүү учраас тэнцүү буюу их гэсэн бол хангана. Зүүн гар талынх дээр 2 нь болохгүй, баруун гар талынх дээр 1 нь болохгүй байна. За одоо 5-ыг орлуулж үзье. 5 дээр нэмэх нь 2 нь 5-ыг үржих нь 2-оос бага уу? Тэнцэтгэл бишээ эргэнийг харъя. X болгоны оронд 5-ыг орлуулна. 7 нь 10-аас бага буюу тэнцүү шүү дээ. 7 нь 10-аас бага гэдг нь гарцаагүй нэ. Тэнцүү буюу бага гэдгийг хангаж байна. 5-ын тоон энэ тэнцэтгэл бишийг хангаж байна. Эндээс харахад тэнцэтгэл бишийг хангадаг хэд хэдэн тоо байж болдгийм байна. Эндээс үзэхэд тэнцэтгэл бишийг хангадаг тоо олдохгүй ч байж болно. Заримдаа маш олон тоо хангаж болно. Эдгээрийг мэдэж явлаа. Эдгээр тоонуудаар шалгалаа. Зүүн гар талын тэнцэтгэл биш дээр тэг ба 1 нь шийд болохгүй, 2 ба 5 нь шийд болж байна. Баруун гар тал дээр байгаа тэнцэтгэл бишийн хувьд тэг ба 1 нь шийд болоод 2 нь шийд болохгүй байна. Харин 5 яах вэ? Харцгаая. 3-ыг үржих нь 5 нь x-ийн оронд 5-ыг орлуулж байгаа. Нэмэх нь 4 нь 5-ыг үржих нь 5-аас их байх хэрэгтэй. 3-ыг үржих нь 5 тэнцүү 15. 15 дээр нэмэх нь 4 нь 19 гарна.
Энэ нь 25-аас их байх уу? Үгүй шүү дээ. Баруун гар талын энэ тэнцэтгэл бишийг 5-ын тоо хангахгүй байна. Та нарт сонирхолтой байсан байхаа гэж найдаж байна.